За хамтдаа өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв түүнд итгэж найд. За Библийн ишлэл Матай 14:30-аас. Харин Петр ширүүн салхи хараад айн живж эхлэв. Тэгээд эзэн намайг авраач гэж орилгоход нь Есүс тэр даруй гар сунган түүнийг зуурч өчүүхэн итгэлтэн минь юунд эргэлзэв гэлээ. За хамтдаа залбираад өнөөдрийн чимээгүй цаг эхлүүлье. Аваа тэгээ би таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд таны үг бидний дотор байж бидний өдөртөн дагуулах болтугай. Тэгээд таны илчлэлт ойлголт бидний дээр байх болтугайг залбирч байна. Амен. Сүүлийн 14 жил би ахлах сургуулийн хөл бөмбөгийн багийн хамгаалалтын дасгалжуулагчаар ажиллаж байна. Хагас хамгаалагч нарыг дасгалжуулдаг байсан ба амжилттай тоглолт гаргахын тулд тамирчид өөрийгөө бүрэн зориулах хэрэгтэй байв. Энэ нь ховийн маш өндөр сахилах бат шаарддаг. Хагас хамгаалагчид довтлохооны хамгаалалтыг уншиж сурах хэрэгтэй. Хагас хамгаалагчид ойр орчноо сайтар ажиглаж юу болж байгааг мэдхийн зэрэгцээ. Довтлогчийн толгойг сайн анхаарах хэрэгтэй. Үгүй бол хожигдох магадлалтай юм а. Гарааны тамирчны толгой хөдөлбөл хагас хамгаалагч маш хурдан хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Довтлохооны тоглолтууд олон болдог бөгөөд гарааны тоглогч хайшааж довтолж болно. Хагас хамгаалагчдыг ялах олон арга байдагч баг дотроо хамтрах нь чухал. Бид Христэд итгэгчдийн хувьд өсөж хөгжихдөө хагас хамгаалагчдад хэрэглэдэг дасгалжуулалтыг заримдаа ашигладаг. Бидний эргэн тойронд дэлхийн жишгийг дагсан олон зүйл байдаг. Христийг амжилттай дагая гэвэл бид эзэн рүү хараагаа хандуулах хэрэгтэй. Эзнээс хараагаа салгавал бид эргэлзэж, тэнэгэлзэн зөв замаасаа хазайдаг. Петрийг завнаас гаргахад яг ийм зүйл болсон. Тэр Есүс рүү бүрэн анхаарсан үедээ усан дээгүүр алхаж чадсан. Харин түүний хараа Есүсээс салж ус руу хандах үед живж эхэлсэн. Довтлохооны хамгаалагч шиг дэлхий буюу сатан биднийг унгах олон тоглолтуудыг үзүүлдэг хэдий ч бидний эзэн бүхий л зүйлсийг бидэнд хангаж өгсөн. Багт тулгуурлан хагас хамгаалагчид амжилт гаргадаг шиг бид зөвхөн эзэнт түшиглэн залбирал болон гуйлтаараа түүний хүчинд найдвал амжилтанд хүрэх болно гэж. Ром 16:17-оос. Ах トゥ нараа та нарын сурсан сургаалын эсрэг хэрүүл маргаан саа дотгор гаргагч хүмүүсээс сэрэмжлэхийг би ятгаж байна. Тэднээс холдогтун. Тийм хүмүүс бидний эзэн Христэд биш, харин өөрсдийн хотоодондоо боолчлогддог. Тэд ялдам цусар үг яриагаараа гинэн хүмүүсийн зүрхийг эхэлдэг. Колосой 2:8-аас. Хэн нэгэн та нарыг Христийн дагуу биш, харин хорвоогийн язгуур юмс, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлээр олзлох үе хэмээн сэрэмжлэгтэн. Учир нь түүн дотор Бурхны төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог. Бүх удирдлага ба эрх мэдлийн тэргүүн түүн дотор та нар төгс болгогдсон. Амен. Тэгэд эзэн та бүхнийг ивэх болтугай.